За тэгэхээр миний хань Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн хурандаа гаваа суран маань Монголын цагдаа жирийн цагдаагаас хурандаа боллоо зүтгэхдээ маш олон одоо цагдаагийн сэдвтэй бүтээлүүд бүтээсэн байдгийг. Мань хүн цагдаагийнхаа нэр хүндийг өндөр төргөж явах гэж цагдаагийн одоо байгууллагын одоо цагдаа хүнийг хүмүүс одоо энгийн ард түмэн бас одоо өргөж одоо эергээр ойлгож байгаас билээ тийм ээ. Албан үүргээ гүйцэтгэж байгаа одоо тушаал аваад ажиллаж байгаа хүн чинь тушаалаад биелүүлнэ шүү дээ тийм ээ. Тэр утгаараа мань хүн одоо өөрийнхөө албаны нэр хүндийг өндөр төргөх хэмжээний уран бүтээлүүдэд маш олноор тойрогж байсан. Одоо ингээд одоо өөрөө байхгүй ч гэсэн бүтээлүүд нь мөнгө ихшгэлж байна да. Тэгэхээр тэр бүтээлүүдээ бүтээхдээ ер нь ихэвчлэн битүүр хамтарч бүтээсэн. Хамгийн анхных нь магадгүй өөрийнх нь цагдаагийн сэдвтэй бүтээлгүүл 801-р хороо гэж байхад 801-р хороо гэсэн дуу. Тэгээд хорооны орлогч байхдаа анх зохиож ирсэн. Тэрнээс хойш ер нь бол битээрт бол цагдаагийн сэдвтэй цагдаагийн гэргий, мөрдөн байцаагчийн үүс, эрүүгийн цагдаа, замын цагдаа, цагдаагийн ээж, за тэгээд гэх мэтчлэн ер нь цагдаагийн сэдвтэй бүтээлүүд маш олон байгаа. За тэрний дунд энэ бид мартахгүй гэдэг бүтээлийг ер нь бол 2019 он зохиосон. Яагаад энэ дууг зохиох болсон бэ гэвэл мэдээж хэрэг би өөрөө яг тэр ковид эхэлжсэн тэр яг ингээд бодит байдлыг жишээлбэл яг би юу харж исэн одоо энэ 7 будалтүүлээ нэг замын цагдаа яг ингээд тэр машиныг хойноос нь хөөж яваад чирэгдэж яваад тэгээд нас барсан шүү дээ. Тэгээд яг тэр үйл явдлыг би тэр хоёулаа сууж байгаад харж исэн учраас үнэхээр би сэтгэл шимширсэн. Үнэхээр ээж хүний хувьд, их хүний хувьд. Тэгээд нэг өдөр мань хүн хард сууж агаад ер нь одоо энэ одоо залуучууд ингээд хар залуугаараа ажил үүргээ гүйцэтгэж яваад одоо ингээд роогийн мөнгөсийг үзээд байх юм аа. Хоёулаа нэг сайхан эдний гэгийн дурсгал зориулсан бүтээл хийе гэд. Тэгээд мань хүн энэ шүлгээ бичсэн. Шүлэг яаж хүн тэрэлсэн байна уу? Яаж төсөөлж бичсэн байна уу? Яг тийм аялгуул буудаг байхгүй юу? Тэгэхээр би бол яг тэгж бичиж бодсон. Нэг талаар их хүний сэтгэлээр тэр хүмүүсийг тэр одоо амар эрсдсэн залуучуудыг одоо хайрлсан одоо халаглсан харуулсан ийм сэтгэлээр л бичсэн аялгау. Ер нь бол одоо мэдээч хэрэг бүтээлийг сууж л хийн шүү дээ. Тэгээд тэр хүндээ ингээд хараад өнгөцгөн хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээд нэг удаа болно, дахиж хянана, дахиж засна гэл ингээд нилээл юм болж төрнө шүү дээ. За бид мартахгүй дуу маань анх соёлын гавьяа зүтгэлтэн Монголын зохиолт дэвлэлийн шагналт яруу найрагч цагдаагийн орондоо гаваа сүрэн хорндаагийн маань шүлгээр бүтэж соёлын гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиол цэцэрлэг багшийн маань аялгаугаар Монголын цагдаагийн түүхт 100 жилийн ой зориулагдсан зохиогдсон дуу байна. Анх гаваа сүрэн даргаас маань энэ дууг дуулах үргийг надад өгч дуулгасан дуу маш баяртай байдаг та. Гаваа сүрэн даргаас дуулах үүрэг авахд ер нь өөртөө ер нь хариуцлага хүлээж авч би чадах болов гэж ер нь тийм бодол байсан шүү. Тэгээд тайзан дээр дуулаад хүмүүсийн үнэмжээс харахад ер нь дууг тодорхой хэмжээнд амжуулж чадсан юм байна гэсэн өөртөө жоохон итгэл төрж ирсэн. Анх шүлгийн зохиосон маань цагдаагийн орондоо цагдаагийн хүн байсан учраас юм уу шүлэг тухайн дууныхаа сэдвийг маш их мэдэрсэн. Угаасаа мэдэрсэн их санагдсан. Тэгээд хөгжим аялгаутай маш их зохицсон. Сайхан яг надад зориулж хийсэн дуу байсан л та. Манай Нямхүүчин соёл урлагийн сургуулийн дуулаач анги төгссөн яг миний шав байсан. Нямхүү битүүрээ бас нэлээд хэдэн дуу дуулсан. Тэгээд ер нь яг анх бодохдоо би Нямхүүдээ өгнө л гэж бодож ирсэн. Ер нь ганц хоолой бичлэгчхээс илүү дуулах болгонд ганц мэдэрдэг зүйлхээр цагдаагийн байгууллагын үнэт зүйл байдаг шүү дээ. Өргөсөн тангараг гэж байдаг шүү дээ. Тангараг гэдэг үгний яг тангараг гэдэг үгч нь уншаад өнгөрдөг амны уншлага биш. Зүрх сэтгэлээс илүү мэдэрдэг энэ дуу дуулах болгондоо. Энэ дуу ерөөсөө эхлээсээ төгслөлт ер нь огшлолтой энгийн дуунаас илүү тийм сэтгэл зүйн жоо өндөр ачаалттай дуулдаг байхгүй. Тэгээд
Ер нь бол эхлээл дуусах хүртэл ер нь их тийм огшоодог. Манай үзэж байгаа зэрэгтэлч гэсэн дагаж их огшиж байгаа харагддаг. Надад их юу ачаалттай тусдаг бадагч юм хамгийн сүүлийн 3 дугаар байдаг л да. Энэ дог доолох чинь огшоод нулим сунах ч юм уу тийм цаашаа дэвчих үе зөндөө байдаг. Хамгийн анх 100 жилийн зургийн хүндэтгэлийн тоглолтын дээр дуулж байгаа. Бүх өдөр зурсан зэрэгтэл ингээд нэрхэл гэсэн. Огш өөрөө ирэхгүй гэж нэг дэвчээр алдчихсан үе хоолой замбраад. Одоо хүртэл ярихад өгдөг гэж. Үүлэн тэнгэрт бүргэд ухарч дэвдэггүй шиг үрг хүлээсэн цагдаа урагшаа тангараагатай гавья хүслэгүй жаргалын үлмид ёслоод гарцаагүй мөчид амян гэснийг битгий мартаарай. Ер нь энэ дог сонсоод хүмүүс дурсаад өнгөрөхөөс илүү одоо ажиллаж байгаа аль багшд маань ч гэсэн цаашдаа энэ дог сонсоод өргөсөн тангараг гэж юу юм тэрийг зүрх сэтгэлээс мэдрээ цаашдаа илүү урам зориг аваасаа л гэж халуун аймаа өргөсөн аль багшдаа үеийн үед эрхэм хүмүүсээ эзэвчтэй мартаарай. Дурсаж явах тул гэж бодож явдаг. За 15 цагдаагаас эхэлтэй Монголын цагдаагийн байгууллагын 105 жилийн энэ он тохиож байгаа. За Монголын цагдаагийн байгууллагад олон 10 аав ээжийн хүүхдүүд үүрэг гүйцэтгэж албаа нэр төртөө хааж байдаг. Тэдгээр албаагч болохоор бахархам сайхан гавь байгуулан ажиллаж байдаг. Үүрэг гүйцэтгэж Алтай аймаа зориулсан албаагчдын дурсгалыг хүндэтгэх тэдний алдар гавьяг мөнхжүүлэх зорилгоор цагдаагийн музейд цагдаагийн байгууллагын 100 жилийн ойгоор бид мартахгүй танхимыг байгуулсан байдаг. За бид мартахгүй танхимд албан үүргээ нэр төртөө гүйцэтгэж Баатарлага аймаг өргөцсөн одоогийн байдлаар 31 албаагчийн чэйж баримлалыг одоо ингээд мөнхжүүлсэн алдар гавьяг мөнхжүүлсэн байдаг. Тэдний нэгэн цагдаа Гомсур юм аа. Ингээд Баатарлага аймаг өргөцсөн 31 албаагчийн мэдээлэлээр одоо тийм иргэдэг одоо ном хийхээр бид нэр би ажиллаж байсан. Тэгээд ингээд албаагчдын мэдээллийг цуглуулад ингээд архивын баримт үзээд ингээд явж байхад энэ хүний одоо Гомсроо гэсний байгуулсан гавья энэ үйл явдал нь надад их шууд тод туссан л да. Албаагчдын мэдээллийг цуглуулж явах явцад бол 1987 оны 9 сарын 23-ны өдөр бүү гэгч нь болохоор өөрийнхөө эхнэр болон тэг хадам эцгээ одоо ална тэг яа занл хийсэн мэдээлэл бол эсхийн байцаагчд бол ирсэн байгаа. Тэгээд энэнийхээ дагуу болохоор Гомсрон агсныг болохоор одоо тэр хүмүүсийн амь нас эдвэрнгийг хамгаалгаад одоо мэдээллийн дагуу бөөгчийн ар гэрээ байрлаж байгаа одоо Төв аймгийн Эрдэнэ сумын Мухрын ам гэдэг газар руу явуулсан ба. За тэр хүн очоход бол нөгөө гэмтэтгээд бол ирээгүй байсан ба. За тэгээд очоод тэр хүмүүсийг ингээд ээж дэш нь болгох явцад нэг гэмтэтгээд ирсэн. Гэмтэтгээдээс гэр бүлийн хүмүүсийн амь насыг хамгаалаад үүр зайдал хамгаалан тэмцсэний эцэст бол өөрөө зүйлд нь буудуулж ингэж нас орсон байдаг. Цагдаагийн байгууллагад ажиллаж алба хаана гэдэг бол нэр төрийн хэрэг л да. Тэгээд өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсний бол нэг илэрхийлэл болов гэж бол би бодож байна. Цагдаагийн байгууллагын түүхийг олон мянган албаагч ажилтнууд маань хамтдаа бүтээлсэн одоо ч бүтээлцээр байгаа. Энэ хүү түүхийн маань нэгэн хэсэг болох албан үүргээ гүйцэтгэж яваад амь хэрсэтсэн албаагчдад зориулан бүтээсэн Монгол улсын соёлын гавьяа цэцгэлтэн цагдаагийн хурандаа гаваа сүрэнгийн шүлэг урлагийн гавьяа цэцгэлтэн цэцэрлэгийн хөгжим бит мартахгүй дууг бид нэр энэ онд аль биесээр дүрсжүүлэн олон нийтэд хүрэхээр бэлтгээд байна. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь хэрсэтсэн албаагчдынхаа алдар гавьяа үн цэнийг
үргэлжид одоо дурсаж явах ёстой. Залуу үедээ ойлгуулж явах ёстой. Ямар их үн цэнээр өнөөдрийн энэ байгууллага оршин тогтнож байгаа вэ? Өнөөдрийн түүх бүтсэн бэ гэдгийг одоо мэдэж байгаасай гэсэндээ одоо энэ болсон үйл явдлаас сэтгэлэн энэхүү дууг одоо төрсжүүлэхийг зорилоо. Бид зөвхөн нэг тохиолдлыг бус, нэг хүнийг бус, ард иргэдийн амар амгалан амьдралын төлөө амь насаа зориулсан тэдгээр бүх аль паагчдынхаа төлөөлөл болгосон түүхийг ингээ гаргахыг зорьсон. Мэдээж одоо түүх болгон үн цэнтэй байдаг. Амиа алдсан аль паагч болгоны ард тэдний гэр бүл, үр хүүхэд үнэт зүйлсэн үргэлжлэн үлдсэн байдаг. Тийм учраас бид нэг түүхийг онцолсон биш, тэдгээр бүх хүмүүсийнхаа төлөөлөл болгож энэхүү түүхийг сонгосон юм аа.